хүүхд хамгааллын асуудал бол нэлээд одоо өргөн өрөөнд яригдах юм сэдвтэй бүх талын оролцоог хамруулсан бүх салбарыг дамсан юм асуудал гэдэг. Гэхдээ өнөөдөр бол яг хүүхдийн эрхийг одоо хамгаалах, хүүхд хамгаалал гэж ярихаар ер нь ямар нэгэн байгууллага одоо үүрэг оролцоотой байх ёстой, эцсийн хариуцлагыг хүлээх ёстой юм шиг харагдаж байна л да. Тэгэхээр Монголын хувьд яг энэ хүүхд хамгааллын тогтолцоонд бүрэн гүйцэд одоо төлөвшөж чадсан гэж та харж байна уу? Ер нь одоо энэ системээр наваад үзэх юм бол хэр одоо гүйцэд байж чадж байна. За бай. Хүүхд хамгааллын одоо их тогтолцооны хувьд бол Монгол улсын хувьд бол нэлээдгүй ажлыг бол яг өнөөдрийн байдлаар бол хийсэн байна. За өнөөдөр хүүхд хамгааллын хуулийн шинжилсэн найруулга бол бас одоо баталсан. За энийхээ дагуу одоо бид нар хүүхд хамгааллын чиглэлээр бол бүхий л байгууллага ямар хариуцлага хүлээх юм, бүхий л талууд бол ямар одоо үүрэг хүлээх юм бэ гэдэг дээр бол хүүхдийн эрхийн конвенц мөн одоо энэ хүүхд хамгааллын чиглэлээр бусад орны одоо жишг тулгуурлаад бол Монгол улс бас хууль эрх зүйн орчиндөө бол тусгасан одоо ийм сайн туршлагыг бол бас одоо зөвхөн одоо дэлхийн нийт даяар бүсийн хэмжээнд ч гэсэн бас нэлээд түүчилж авч байгаа орн гэдэг. Мөн одоо энэ хүүхд хамгааллын чиглэлээр бол Монгол улсын хувьд бол сүүлийн одоо энэ 3-4 жилийн хугацаанд хүүхд хамгааллын санхүүжилтийг тодтогч одоо тусдаа хөтөлбөр арга хэмжээгээр бол бас ингэж одоо нэмэгдүүлж ирснээрээ бол маш өвөрмөц юм онцлогтой юм байгаа. За энэ талуудын хувьд бол хүүхд хамгаалал дээр бол зөвхөн одоо гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны эрхлэг асуудлыг хүрээнд гэхээсээ илүү жишээлбэл одоо бодит жишээ бол боловсролын орчинд хүүхд хамгаалал гэдэг дээр бол тусдаа төсөв тавьж өгсөн. За орон нутг дээр ч гэсэн бол бас улс орон нутгийн одоо төсвийг заагалж өгснөөр бас онцлог гэж бол бид нар харж байгаа. Өнөөдөр чинь дөнгөж сая одоо таны дурдсанаар боловсролын салбарт хүүхдийн эрхийг одоо хамгаалах асуудалтай холбоотойгоор бас хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль дээ. Энэ хууль бас одоо улсын хурлаар яг одоо хэлцэж байгаа. Энэ хуулийн дээр за боловсролын салбарт ерөн зөөр хүүхдүүд энэ чиглэлд яг эрхний яз зөрчигдөж ийн вэ бас нэлээд хүндэж байгаа шүү гэнэ. Яг хилцүүлгийн явцад ерөн зөөр хуулийн төслийг харж байхад та бүхэнд хүнлэнгөөс ямар бас одоо шүүмжтэй санал хэлж болохоор байна. Ер нь бол яг хүүхдийн хөгжил за хамгаалалт гэж ярихаар бид нар зөвхөн хүүхд хамгааллын зардлыг бол төсөөлдөг. Тэгэхээр бол бид нар бас Монгол Улсын засгийн газартаа энэ хүүхдэд чиглэсэн санхүүжилт гэдэг бол бас энэ илүү одоо нэр томьёог бол нэвтрүүлэхийг оролдож байна. За яагаад тэгэхээр хүүхдэд чиглэсэн төсөв, хүүхдэд ээлтэй төсөв гэж бол бид нар илүү ярьж байгаа. Энэ дээр бол бүхий л ер нь одоо энэ салбарууд өөрсдөө энэ хүүхдэд чиглэсэн одоо энэ санхүүжилтийг илүү одоо нэгдүгээр тавих энийг бол бас тухайн одоо нийгмийн салбарынхаа төсөв дээр илүү одоо авч үзэх. Ер нь бол яг хүүхэд рүү чиглэсэн гэхээсээ илүү яг одоо хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх үү гэдэг дээр бол цогцоор нь авч үзэх ёстой. Түрүүний миний хэлснээр бол ер нь бол хүүхдийн одоо хамгааллын зардал гэдэг одоо бол улсын хэмжээний 20 орчим тэрбум төгрөг бол төсөөлсөн байгаад байгаа. Гэтэл яг одоо энэ хүүхдийн хөгжил за энэ ерөөсөө бүр жирэмсэн байхаас нь эхлүүлээд одоо 0-оос одоо 2 насны эхний 1000 хоног тийм ээ цаашдаа яг хүүхдийг одоо эрүүл орчинд өсөж тойрноход ямар зардал шаардлагатай гэдэг дээр бол бүхий л одоо салбар дундын одоо асуудал юм байждаг. Тэгэхээр бид нар бол энэ дээр бол төсвийг илүү одоо мөшгөх замаар төсвийг илүү санхүүжилтийг зөвхөн одоо тоо хэмжээгээр нэмэгдүүлэх биш. Ер нь бол энэ үр дүнтэй байлгах яаж салбар дундууд хоорондоо бол бас юм хамтын одоо энэ хүчээр ер нь бол санхүүжилтээ зөв одоо чиглэлээр яг хүүхдэд хүрсэн одоо үрдэн рүү чиглэсэн байдлаар бол зарцуулах нь зүйтэй гэдэг дээр бол ажиллаж байгаа. 20 тэрбум гэж тасаад урдж байна тий. За тэгээс 16 насны ч гэдэг юм хүүхдүүдийн тоол 1 сая одоо 1.2 сая орчим гэж сая сүүлийн одоо статистик дээр харагдаж байна. Тэгэхээр ингээ харьцуулаад харахаар дэндүү бага тоо юу? Ерөн зүгээр олон улсын жишг дундаж үзүүлэлтэд харьцуулахад энэ манад одоо хүүхдийн хамгааллын чиглэлээр олгогдож байгаа санхүүжилт яг ямар одоо түвшинд байна? Ер нь бол бид нар сая Европын холбоо ба сангийн хамтаа хамтраад бол энэ төсвийн төлөвлөлтийг илүү үр дүнтэй байлгах, ер нь нийгмийн салбарын төсвийг илүү үр ашигтай байлгах чиглэлээр бол ингээ ажиллаад за хүүхдэд чиглэсэн одоо шууд зардлыг бол бид нар дотоодын нүүт бүтээгдэхүүний 7.1% байна гэж бол 26 оны төсөвдөр бол тогтоосон. Энэ маань бол бас та бүхэн иргэний төсөвдөр бол харж болно. Бид нар бол энэ нийт одоо зарлагын 27.7 буюу 30 орчим хувийг бол шууд чиглэсэн хүүхд рүү санхүүжилсан санхүүжилтэд бол зарцуулж байна гэж
бол харж байгаа. Гэтэл нөгөө талаар бол бид нар яг таны хэлсэн жишээлбэл одоо боловсрол дээр ингээ ярих юм бол бид нар бол илүү одоо яг одоо абсолют байдлаар бол жил болгон нэмэгдэж байгаа юм шиг бол харагдаж байгаа боловч яа дотоодын нийт бүтээгдэхүүнд одоо эзлэх хуваараа бид нар бол одоо ЮНЕСКОгийн одоо заасан нүүбийн хүүхдийн сангийн одоо жишээлбэл яг заасан босгон дээр бол хүрэхгүй байгаа. За энэ дээр бол нийгмийн хамгааллын салбар дээр бол дотоодын нийт бүтээгдэхүүний тухай улс бол нэг 12% хүртэл бол нийгмийн салбартаа зарцуулах ёстой гэж байгаа бол одоо бол Монгол улсын хувьд нэг 9.5 орчим хувь тийм ээ. Боловсрол дээр бол дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг зарцуулах ёстой гэж байгаа бол нэг 3 орчим хувь бол бид нар зарцуулаа явж байна. Нөгөө талаар эрүүл мэндэд одоо зарцуулж байгаа гэдэг ингээд үзэх дахиад бид нар бол нэг 12 орчим хувийг бол зарцуулж байж өнөөдөр наад захын бид нар бол хэрэгцээг хангана гэсэн ийм одоо залтууд бол байдаг. Тэгээ энэ дээр бол бас Монгол улс илүү одоо хүчин чармаалт үзүүлж ер нь бол байгаа одоо нөөц болцоогоо бид нар бол илүү дайчлах хэрэгтэй л гэж харж байгаа. Тасаа төсвийн төлөвлөлтийн чиглэлээр илүү үр дүнтэй зарцуулах талаар бас судалгаа хийж одоо хамтарч ажиллаж байна гэж байна. Ерөн зөвөр одоо жишээ нь төсвийн төлөвлөлт гэдээ ярихаар за яг одоо бодит дүнгээр хэдэн ч тэрбум байсан, хэдэн ч төгрөг байсан тэрийг яг юунд чиглүүлж байна вэ? Энэ санхүүжилтийг яг юунд зарцуулаад байна вэ? Бодиттой хийх шаардлагатай үнэхээр тэр хамгааллын чиглэл рүү зарцуулж чадж гэнэ гэдэг дээр ер нь ямар дүгнэлт төгөө. За нийт одоо санхүүжилт бол олон улсын босго оноонд бол хүрэхгүй байгаа юм байна. Нөгөө талаас тэгвэл энэ байгаа одоо мөнгөө те төсвөөс төлөвлөсөн байгаа мөнгөө үнэхээр бодиттойгоор хэрэгтэй зүйлд нь зарцуулж чадж байна. За энэ дээр бол мэдээж маш олон хүчин зүйл бол мэдээж одоо хэрэгтэй болно. За өнөөдрийн байдлаар бол яг одоо хүүхд хамгаалалт гэдэг ярих юм бол бид нар бол одоо 4 төрлөөр бол санхүүжилтийг бол англиад явж байна. За энэ бол сүүлд одоо гарч ирсэн бас англи. Энэ нь бол мэдээж одоо бүхэл төвшний одоо сум, за дүүрэг, аймгийн түвшинд манай нийгмийн одоо ажилтнууд яг энэ чиглэлээрээ илүү одоо ойлгомжтой байдлаар бол төсвөө зарцуулахыг бол бид нар бас ингэж дэмжиг үзүүлж бол бас гарын авлага маягаар одоо чиглэл өгжүүл ажиллаж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол шуурхай төслөмж, хүүхдийн хөгжил оролцоо, урьдчилан сэргийлэх, хүүхд хамгаалах, нөхөс сэргээх гээд ингээд бол яг уламжлалаараа бид нар бол илүү яг ингээд асуудал гарсны дараа бид нар бол илүү ажилдаг ийм системтэй болчиход байгаа. Энэ гэсэн одоо л үргэлжлээд байна. Манай одоо нүүбийн хүүхдийн сангийн яг зааж байгаагаар бол илүү тогтолцоог бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, өнөөдөр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд тогтоох тэгжиж бид нэр өнөөдөр яг одоо энэ хаалга баригчийн үйлчлэгийг одоо салбар болгондоо бид нэр одоо ашиглаж иж өнөөдөр үр дүнтэй хүүхдүүдэд бүрэн цогцоор нь хамгаалах. Хүүхд хамгаалал гэдэг бол зөвхөн нэг салбарын асуудал биш гэж түрүү хэллээ. Өнөөдөр бид нар одоо эрүүл хүүхд байж иж өнөөдөр цаашдаа одоо бүрэн одоо сурах боломжтой одоо цаашдаа одоо өвчин хүндрэхгүй хамгийн одоо наад захаан зүгээр одоо жижигхэн симптом байхад бол тэрийг одоо шийдэд явах ийм бол боломжтой гэж харж байгаа. Хүүхдийн одоо хамгаалал халамж за санхүүжилтгээ ярихаар нөгөө жил болгон л одоо жишээ нь төсөвдөр төсвийн хилцүүлэг хийх үеэр за нийгмийн халамжийн асуудал хөндөгдөхөөр хамгийн түрүүнд хүүхдийн мөнгийг хасагч гэдэг юм уу те энэ ер нь яг юун чиглэсэн мөнгө юм бэ гэдэг нэг юм хилцүүлэг дандаа өрнөдгөө тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан ч юм уу ер нь зүгээр олон улсын байгууллагуудын зүгээс энэ хүүхд рүү чиглэсэн төсөвдөр тусгагдж байгаа яг одоо энэ одоо жишээ нь хин нэгэн хүүхдийн нэр дээр цохоод очиж байгаа энэ мөнгийг халамж гэж авч үзэж байна. Эсвэл та бүхэн одоо яг дэмжлэх одоо хөрөнгө санхүүжилт гэж харж байна уу? Энийг олон улсын жишгээр яг яаж зохицуулж байна? За бид нар яг нийгмийн халамж гэдэг ингээд халамж хамгаалал гэж яриа л да илүү халамж гэхээсээ илүү тийм ээ. Манайх бол одоо Монгол улсын хувьд бол 1.3 сая бол хүүхэд байна. Гэтэл бид нар нөгөө талаараа одоо яг нийгмийн яг өнөөгийн нөхцөл байдлыг бас энтэйгээ уялдуулж үзэх ёстой. За манай яг одоо ядуурлалын төвшин бол одоо 22 оны байдлаар бид нар бол 27-оос 42% гэж бол гарсан байдаг. За 900 орчим мянган бас одоо жишээлбэл яг энэ өрхийн асуудал бол одоо бас ядуурлалын одоо энэ төвшөнд бол байна гэж бол гарсан байгаа. За энэ дээр яг одоо хүүхдийн мөнгөтэй бид нар ингээд харьцуулаад аваад үзэх юм бол бид нар бол маш олон судалгаанууд бол сүүлийн жилүүдэд хийгдсэн. Ялангуяа одоо энэ ковидын дараах үед. Тэгээ энэ дээр бол юу гэж гарсан бэ гэхлээр ер нь бол яг Монгол улсын хувьд бол яг энэ хүүхдийн мөнгө бол ядуурлаас гаргах
одоо ерөөсө хамгийн гол одоо энэ хөшүүрэг нь ерөөсө ядуурлыг даван тулж байгаа ганц хөшүүрэг бол энэ хүүхдийн мөнгө батгах. Тэгэхээр энэ дээр бол энийг бол бид нар илүү яг уу маш олон судалгаагаар зарим нь бол яг амжиргаагаа залгуулж байна. Зарим нь бол хүүхдээ бас энэ сургах одоо сургалтын орчныг одоо сайжруулж байна. Хүүхдүүдийн боловсролын одоо хөрөнгө оруулалт хийж гин гэдэг маш олон эерэг үзүүлэлт байна л да. Тэгээд ингээд аваад үзэхэд бол бид нар сая бол ковидын үеэр Монгол улс одоо яг ядуурлаас гарахад бол ер нь бол 34%-аар бол бас энэ ядуурлыг бууруулсан юм сайн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр энийг бол бид нар яг энэ халамж гэхээсээ илүү яг энэ хамгаалал тийм ээ одоо боловсролыг дэмжих мөн одоо энэ сүүлийн үед гараад байгаа бас төрөлтийг одоо дэмжих гэдэг ийм чиглэлээр бол хамгийн одоо оновчтой бодлого гэж бол үзэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө та сая одоо хэллээ за бүс нутгийн улс орнууд дондаа нэлээд сайн жишгт ордог тийм Монголын хэрэгжүүлж байгаа бодлого бол за хүүхд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэхийг одоо олон улсын байгууллагууд бол яг байнга зөвлөдөг. За өнөөдрийн хувьд бол аль салбарт ер нь одоо хүүхд рүү одоо чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай байна гэж харж байна. Боловсрол уу эсвэл одоо түрүүн таны дурдсан урьдчилан сэргийлэх үү, эрүүл мэнд үү те аль салбарт? Тэгэхээр энэ бол жоохон харьцангуй ойлголт тийм ээ. Бид нэр өнөөдөр яг одоо Монгол улсын хувьд бол маш өвөрмөц онцлогтой. Өнөөдөр бид нэр 330 сум тийм ээ 21 аймаг ингээд одоо нэлийн тархаа бутархаа одоо хүн амын бас юм одоо яг тархалттай ийм бол улсын нэг. Тэгэхээр бид нэр зөвхөн одоо жишээлбэл нэг салбарыг илүү одоо дүгийлгэж одоо авч явах нь бол маш их өрөөсгөл. Гэхдээ бол нүүбийн хүүхдийн сангаас бол бид нэр одоо цогцоор нь яагаад тэгэхээр өнөөдөр хүүхэд яг одоо бидний одоо дараагийн ирээдүй өнөөдөр яг хүүхэдтэй хөрөнгө оруулсан $1 одоо эргээгээд $13 өгөөчтэй гэж бол бид нар бас олон улсад бол яригддаг. Энэ нь яалтчгүй Монгол улсын хувьд бол маш залуу одоо хүн амын бүтцтэй бид нар бол дараагийн одоо энэ тэтгэврийн тогтолцоо өнөөдөр бас энэ санхүүгийн тогтвортой байдал яг эдийн засгийн одоо энэ үнэхээр бас энэ тогтвортой байдлыг хадгалахын тулд бид өнөөдөр одоо бас чадварлаг боловсон хүчин чадварлаг хүн амаа бид нэр эрүүл хүн амыг дараагийн түвшинд бол бэлтгэх ёстой. Энэ өнөөдөр зөвхөн одоо 1-2 жилийн турш бол бэлтгэгчгүй маш олон жил энийг бол тууштай бид нар бас хөрөнгө оруулж иж бол энийхээ үр шимийг бол хүртээдэг. Гэтэл өндөр хүчтэй орнууд бол яагаад боловсролыг жишээлбэл одоо төрөөс шууд одоо санхүүжүүлээд байна тийм ээ. Яагаад төлбөр тогтоохгүй байна? Яагаад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ гişээлбэл одоо төрөөс бүрэн дааж ин тийм ээ. Манай дээр бол яг үнэгүй үн төлбөргүй гэдэг ойлголт байгаад байгаа боловч төр бол тэр зардлыг бол авч явах нь илүү нөгөө талдаа төрд бол ашигтай. Яагаад тэгэхээр эдийн засгийн өгөөж нь 10-аас 20 жилийн дараа бол өгөөж нь нэмгээд байдаг. Боловсралтай хүн бол заавалчгүй одоо биш насанд хүрснийхаа дараа тухайн хүнийг одоо боловсруулах гэж тийм ээ тухайн хүнд одоо чадвар олох гэж бол хөрөнгө илүү зарж илжсэнээс бид нар наана нь өнөөдөр бид нар хүүхдээ багаас нь эрүүл аюулгүй орчинд өсгөх нь хамаагүй үр дүнтэй маа гэдгийг бол маш олон одоо судлаачид бид нар судалгаагаар бол тогтоосныг бол одоо бас эрх баригчид нар одоо бас мэдүүлээд ингэ явж байгаа.